Өдрийн мэд хүргэе үзэгчдээ 15 цагийн мэд эхлэж байна. 18-аас 40 насны 200 мянга гаруй гишүүнтэй олон улсын GCI байгууллага жил бүр дэлхийн дөрвөн бүсэд чуулган зохион байгуулдаг. Тэгвэл Аз намхан далайн бүсийн чуулган анх удаа Монгол улсад боллоо. Энэ чуулган бол энэ жилийн сүүлийн уулзалт ач холбогдол цар хүрээгээрээч GCI-ийн хамгийн чухал тооцогддог юм. Зөвхөн Аз намхан далайн орнуудаас гадна Европоос ч залуус зорин иржээ. Улаанбаатарын чуулган 51 орны 3500 гаруй манлайлагчид чуулсан байна. GCI байгууллагын Аз намхан далайн бүсийн чуулган нь 1951 онд анх Гонконгд зохион байгуулагдсан түүхтэй. Түүнээс хойш 65 жилийн дараа Монгол улсад анх удаа болж байгаагаар онцлог юм. Гадаадаас 3500 гаруй, Монголоос 400 гаруй манлайлаг залуус оролцсон. Улаанбаатар хотноо болсон чуулганд GCI Сингапур байгууллагаас 40 гаруй бизнес эрхлэх залуус иржээ. Тэднийг Сингапурт сурч мэдснээ ашиглан Сингапур Монголын хамтарсан компани байгуулан тэндээ ажиллаж амьдардаг Монгол улсын иргэн Батцэг зохион байгуулж авчирсан нь Сингапур залуусыг Монголд хөрөнгө оруулалт хийх сэдлийг нь улам бадраасан гэж байна. Одоогийн байдлаар бол хамгийн эхлээд сонирхож байна. Тэгээд биднүүсийн зах зээлийг сонирхож байна. Хуулийн гэрээ хийхээр хуулийн хүрээнд хуулийн орчин ямар байдаг тэрийг одоохондоо сайн судалж байгаа. Тийм бас тэл өндөр болж байна. Тийм. Монголын ер нь Монголд Сингапурт ялангуяа маш тийм өвөрмөц соёлтой ард түмэн гэж бодогдсон байна. Дээрээс нь одоо маш зочломтгой монголчуудын одоо зочломтгой энэ хүлээн авалтанд маш их талархаж байгаа. I think one of good things about Монгол хурж бид нар олон ярилцлага уулзалт хийлээ. Тэгээд ер нь цаашдаа бид нар бол үнийг батжуулаад те дахин ирээд ямар нэгэн үр дүнтэй хэлэлцээр түрнэ гэж итгэж байна. Mongolia is a fantastic place. JCI Singapore, love Mongolia. Нийслэлчүүд хүүтэнд утаа ярьсаар зун нь дахин өвөл болохгүй мэт мартаж орхидог. Тэгвэл утаанаас сал харгаа зундаал хайж олох ёстойг эрчим хүчний салбарынхан хэлж байна. Ажиллаж эхэлсэн байна. Хаавал дүүрэх 68 уурын зуухыг нэгтгэхээр болжээ. Сургууль цэцэрлэг, эмнэлэг зарим айл өрхүүд төвийн дулаанд холбогдно. Эрх өвөл гал түлэн гэдэг асуудал байхгүй болж байна. Энэ бол бас амгалангийн дулааны станц орчин байна. За одоо маахур толгой орчим, за баян хошуу орчмын ингээд энэ чиглэлээр бол нийтдээ 68 уран зуухыг одоо энэ жил бол үйл ажиллагааг зогсооно гэсэн үг. Төвлөрсөн хангамж толгодод ингэснээр нэг 120 орчим мянган тонн нүүрсийг одоо шууд одоо зогсоож байна гэсэн үг. 120 мянган тонн нүүрсийг төлөхгүй болно гэсэн ийм үр дүн гарахаар ийм ажлууд хийгдэж байгаа. Тэгээ энэ ажлыг бол одоо бас 8 сарын одоо сүүл ихэд ингээд дуусгаад ингээд одоо ажилд нь оруулах юм аа. Ингээд энэ ажилтай газар дээр нь бол танилцаад явж байна. Мэдээж одоо эх жил энэ одоо жилийн намар гэхэд бол утаа бол нэлээд дөрөвтөөр буурсан байх болно. Одоо энэ жил 6800-аа холбоод авна. Тэгээ эх 3-4 жилд 228 холбохоор ингэж ажиллаж байгаа. Таван бүрэн дуусна. Нийтдээ 1.3 км шугам. Иргэдээ зуны хэдхэн сар тохилог таатай орчинд амраахаар нийслэлийн удирдлагууд ажиллаж байгаа. Автозамын хөдөлгөөнөөс эхлээд иргэдэд цаад учруулахгүйгээр зарим дүүрэг засварын ажил хийгдэж дууссан байна. Өнөөдөр 10 дугаар хорооллын туслах зам дагуух товчлолтын ажил бүрэн дуусч нээлттэй хийлээ. Шороон дарагдаж зорчход хүндхэн байсан энэ хэсэг шинжлэгдэж нийслэлд өнгө нэмлээ. Яг иргэдийн хувьд тэр эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой гэсэн тэр шаардлагыг хангах үүднээсээ иргэдийн хамгийн их бухимдуулдаг одоо автомашины зогсоол, хүүхэд төгсчүүл амрах талбай гэдэг ч юм уу цэцэрлэг байгууламжийг бий болгох чиглэлээр бол ажлын энэ хөрөнгө төрлөө хуваарлаа гэсэн бодол барьж байгаа. Тэгээ өнөөдөр энэ бол 10 дугаар хороол энэ Баянгол дүүргийн 5 дугаар хорооныхны хувьд бол бас их тулгамдчихсан ийм байдал. Өмнө нь 5 хүн харсан баг тэр замраагүй зогсоол шороо хийсийн талбайс нүгээр бид нар ингээд сар хагасны хугацаанд маш богино хугацаанд ингээд шийдвэрлсэн байж байгаа. Цаашдаа бидний ажлуудыг бол байнга тогтно бодлон хүрээнд хийн. Одоо бид нар гэмтлийн эмнэлгийг одоо бид тун удахгүй хүлээж өгнө. Сонгон айрхан дүүргийн эмнэлгийн одоо гадна талын тогтсон ажлыг бас хүлээж өгнө. За намар одоо хавдар судлалын эмнэлгийн асуудлууд бий. Тун удахгүй манай зохицын ажлын албанаас одоо хийсэн энэ сайвуулын гудам буюу шөнийн гудамын ажлыг манайх бас гартан зохион болж хийж байгаа. Нэгдүгээр ээжийн ажил маш богино хугацаанд хийсэн. Цааш нь үргэлжлүүлээд явж байна.
Гудамж аягүй сайхан болсон. Хүмүүс орой зугаалахад ингээд явган хүний замтай их сайхан болсон. Нийслэлийн эрдэнэ төлөөлөгчтэй хамт олонда Баянгол дүүргийн 5 дугаар хорооныхоо өмнөс баярсан талархлаа эрхэлж байна. Сэтгэлийг өндөр байна. Энэ хэдэн залуучууд өдөр шөнөгүй ажилласан. Одоо би энд 35 жил амьдарч байна 10 дугаар хороолд. Оройд нэг одоо салхинд гарахад одоо бид нэр сэтгэл хангалуун нөгөөж болохоор юм сайхан тогтолтой ажил боллоо да. Баяртай байна. Өглөө оройд энэ өгшид хүүхдүүд гадаа нарлаа сууж яхад сайхан болсон гэж баяртай байна уу? Сайхан байна. Нийслэл хөрөнгө гаргаж одоо энэ сайхан талбайг тогтоож өгсөнд ахмадууд бид нэр үнэхээр баяртай байна. Байгаль орчин аялал жуулчлалын яам жуулчин хүлээн авахдаа бэлтгэж байна хоггүй цэвэр орчин бүрдүүлэх сарын аяныг зарлжээ. Гадна дотны аялагчид хамгийн их зугаалдаг Хөвсгөл аймаг энэ аянд нэгдэж нуурын эрэг дагуу их цэвэрлэгээ хийсэн байна. 280 гаруй километр талбай цэвэрлэж 200 орчим тонн хог зайлуулжээ. Эх 7 хоногоос бол бас орчин тойрны цэвэрлэгэнд бол бүгдээрээ одоо гарнаа голуудын голдэрлыг цэвэрлэх ажлыг бол бас хийж зохион байгуулсан. За энд бол харин бид төрийн байгууллагаас илүү одоо иргэдийг бол татж оролцуулах төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Тав алхахгүй л ундааны сав таарж байна. Тэгээ малчт маань ч гэсэн одоо малынхаа сэг зэм юу гэдгээл энэ онгорхоо гүүрэн дагуур аваачаад хийчдэг. Тийм юм айгүй их байна. Тэгэхээр ер нь хүн болгон л хичээхгүй бол энэ байгаль дэлхийн маань цэвэрхэн байхгүй шүү дээ л гэдгийг хэлмээр. Эцэлтийн ерөнхий шалгалт маргааш орон даяар 12 цагаас монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ. Энэ жил эцэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр улсын хэмжээнд нийт 40,388 шалгуулагч бүртгүүлсэн байна. Эцэлтийн ерөнхий шалгалтыг нийслэлийн 27 хөдөө орон нутгийн 22 байранд авах юм а. Бүртгүүлсэн шалгуулагчид www.eec.ceg-ийн вебсайтаар орж бүртгэлийн дугаард үзүүгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч суудлын хуваараа хэвлэж авахыг боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна. Хэвлэгтээ эхлээд шалгуулагчийн булангаар нэвтэрч ороод хувийн мэдээлэл гэсэн хэсгийг сонгох юм. За дараа нь зүүн дэнд болонд байрлах хэвлэг гэсэн хэсэг дарж хэвлэх ёстой юм а. Шалгуулагчид монгол хэл бичгийн шалгалт болон эцэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгэлийн хуудас, суудлын хуваар, бүрэн дунд боловсролын үнэмлэх, за түүнээс дээш боловсролын баримт бичиг, цэхэн үнэмлэх болон мөн түүнтэй адилдах баримт бичгүүд Монгол Улсын засгийн газар 2013 оны 317 дугаар тогтоолоор улсын төсвийн концессор нийслэл 72 бага сургууль цэцэрлэгийн цогцлборыг барихаар шийдвэрлсэн байдаг. Тэгвэл бага сургууль цэцэрлэгийн цогцлборын барилга угсралтын ажил 70% гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Эх 10 дугаар сард ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байгаа юм. Нийслэлийн нийгмийн хөгжил хариуцлагын төслүүдийн удирдагч нийслэлийн засаг дарга урлагч анхмаагийн ахалсан 72 сургууль цэцэрлэгийн цогцлборын барилгын ажилтай холбоотой шуурхай ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлаар цогцлборын барилга угсралтын ажлын явц сайн байгаа бөгөөд эх 10 дугаар сарын 1 гэхэд ашиглалтанд оруулахар төлөвлөж байгааг хэлж байна. За харин нэмж 15 бага сургууль цэцэрлэгийн цогцлборын ажлыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөж байгааг мөн хэлж байна. Нийслэлийн засаг дарга урлагч анхмаа шинээр баригдах 15 бага сургууль цэцэрлэгийн цогцлборын байршлыг судалж яаралтай дүгнэлт гаргахыг нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт за мөн газрын байршилтай холбоотой асуудлыг шийдвэрлэн нийслэлийн засаг даргын захирамж гаргуулган шийдвэрлэхийг нийслэлийн газрын албанд байршлын судалгаа болон бусад байдалд хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. Мөн эхний ээлжинд баригдаж байгаа 15 барилгын ажлыг хугацаанд багтаан хүлээлгэн өгөх, шинээр баригдах 15 барилгын ажлын зураг төсөвт нөхцөл байдалтай уялдуулан өөрчлөлт хийхийг хэрэгжүүлэгч компанид даатгалаа. Сэлэнгэ аймгийн багш нар боловсролын системээ шинчилж заах арга барилаа сайжруулах үүднээс багш нар зориулсан сургалт зохион байгуулж байна. Олон улсын боловсролын салбарт нэлээд эрчимтэй явагдаж байгаа боловсролын салбарын шинчиллийг эх жилээс сургалтын хөтөлбөртөө хэрэгжүүлж хэлэхээр зорж байна.
Сургалтаар боловсролын салбарт нэлээд эрчимтэй явагдаж байгаа шинжилгээний талаар аймгийн багш нар харилцан санал солилцож зөвлөлдлөө. За уг шинжилгээ нь STEM боловсрол буюу байгалийн ухаан, технологи, инженерчлэл, математикийн ухааны нэгдмэлийг хэлж байгаамаа. За үүнийг сурагчдад бага ангиас нэглэн хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй гэдгийг багш нар хэлж байна. Олон улсын боловсролын салбарт нэлээд эрчимтэй явагдаж байгаа боловсролын салбарын шинжилгээг эрхчлээс манай улс хэрэгжүүлж эхлэх юм. За одоогийн байдлаар Сэлэнг аймагт уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна. Сургалтын үеэр Сэлэнг аймгийн 32 сургуульд 711 багц хэрэглэгдэх хүнийг нийлүүлжээ. Тэгэхээр энэ төсөл бол үндсэндээ бол 4 бүрэлдэхүүн хэсэгтэй. За нэгдүгээр нь бол юу гэхээр бага боловсролын байгалийн ухаан, математикийн сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг сургуулиуд нийлүүлэх хэрэгтэй. За одоо энэ бүлгээр тавьсан байж байгаа энэ одоо хэрэглэгдэхүүнүүдийг үндсэндээ сургууль болгонд орчин гэсэн. За хоёрдугаарт нь бол ер нь багш нараа бэлтгэж байгаа, сургаж байгаа, дадлагжуулж байгаа. Сая ихэд одоо 4 хоногийн сургалтыг бүх Сэлэнг аймгийн 30 сургуулийн 27 сургалтын менежер, за багангийн 109 нийтдээ 136 хүний сургалтыг 4 хоногт багтааж хийж байна. За 3 дахь бас нэг зорилго нь болохоор энэ хөтөлбөр өрөөнд үндсэн хэсэг нь бол сургуулиуд тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж байна. 15, 16, 17 онууд 1-2 дугаар шатнд хэрэгжсэн. За энэ 17, 18 онд 3 дугаар шатны одоо төсөл шатны төсөл хэрэгжиж байна. Аюу асуудлыг шийдэхэд хүүхдүүдэд математикийн ухаан, байгалийн ухаан, мэдээлэл зүй, технологи зэргийг уялдаа холбоотойгоор ашиглах мэдлэг мэдээлэл дутагддаг. За тиймээс хүүхдийн математик сэтгэлгээг нь багаас нь хөгжүүлэх энэ шинж чадварыг алдагдуулахгүй байх нь STEM сургалтын гол зорилго уршиж байгаа гэдгийг багш нар онцолж байгаамаа. Гадаад мэдээ танилцуулъя. Оросын сөрөг хүчний нөлөө бүхий улс төрчдийн нэг Алексей Навальныг Москва хотод олныг хамарсан хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан хэрэгээр 30 хоногийн хугацаагаар хорих шийдвэр гаргажээ. Навальныг олон нийтийн нэмэх журмыг дахин санаатаагаар зөрчсөн хэрэгт буруутган 30 хоног саатуулан хорих шийтгэл оногдуулсан байна. Түүнийг даваа гарагийн орой Москва хотын Симоновын шүүхэд хүргэж засаг захиргааны хууль зөрчин зохиох журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр хууль бусаар олон нийтийг өдөөнд төрхөрч жагсаал цуглаан зохион байгуулсан буруутгажээ. Түүнчлэн хууль сахиулагчдын тавьсан шаардлагыг хүлээн авалгүй эсэргүүцэн буруутгасан байна. Навальныгийн эсрэг 2 үйлдэлийн дагуу протокол үлдэж захиргааны арга хэмжээ аван 30 хоногийн хугацаатай саатуулахаар шийдвэрлэжээ. Даваа гарагт тэмдэглэсэн Оросын үндэсний баярын өдрөөр Навальны тэргүүтээ Оросын сөрөг хүчнийхэн Москва, Санкт-Петербург болон бусад хотуудад олныг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулсан юм. Оросын хотуудад болсон жагсаалын үеэр сөрөг хүчнийг дэмжигчид цагдаа хүчнийхэнтэй мөргөлдөж улмаар мянгаад хүнийг баривчлан саатуулжээ. Америк нэгдсэн улс тэргүүтээ холбоотны хүчний дэмжлэгийн дор Сирийн Рака хотыг лалын зэвсэгт дайчдаас чөлөөлөхөөр тулдаж байгаа Сирийн ардчилсан хүчний Курдийн дайчид хуучин хотын хананд тулж очижээ. Сирийн Рака хотыг чөлөөлөх ажиллагаа 7 хоногийн өмнөөс эрчимжиж Курдийн дайчид Исламын улс бүлэглэлийн зэвсэгт дайчдыг хотоос үлдэн хөөхийн тулд цэргийн өргөн хүрээний ажиллагаа явуулж байгаамаа. Курдийн дайчид даваа гарагт Рака хотын зүүн хэсэг рүү дайралтаа үргэлжлүүлж аль санаа аж үйлдвэрлэлийн дүүргийн хяналтанд оруулжээ. Гэсэн хэдий ч хотод Исламын зэвсэг дайчид бүгсээр Курдийн дайчдад ширүүн эсрэг үзэл үзүүлсээр байна. Курдийн дайчид Рака хотын хуучин хотын хэсгийг зэвсэг дайчдаас чөлөөлөхөөр өнөөдөр дайралтаа эрчимжүүлжээ. Америкийн цэргийн тусгай хүчнийхэн Филиппиний цэрэг аримд улсынхаа өмнөд хэсгийн Марави хотыг Мавте гэж өөрсдийгөө нэрлсэн Исламын радикал бүлэглэлийн зэвсэг дайчдаас чөлөөлөхөд дэмжлэг үзүүллээ. Энэ талаар Манилагийн хэрэгжид мэдэгджээ. Филиппиний өмнөд хэсгийн Миндано арал дээр байрлах Марави хотыг Исламын зэвсэг дайчид булаа эзлээд байгаа юм. Марави хот сүүлийн бараг 2-7 хоногийн туршид зэвсэг дайчдын бүслэлтэд байгаамаа. Филиппиний эрх хэрэгчид хотыг чөлөөлөх ажиллагаа явуулж байгаа ч одоогоор бүрэн чөлөөлж чадаагүй байна. Napaka-importante itong buwan na to, Ramadan, fasting. Wala kami sa mga pamilya namin, dapat
yung pagsisimba namin. Тусгаар тогтнолоо биедан зарлан тунхагласан Косовод парламентын ээлжид бус сонгуул явагджээ. Сонгуул амжилттай болж энэ улсын экс-ерөнхий сайд Рамуш Харадинайн тэргүүлж байгаа намын эвсэл тэргүүлсэн талаар их сурвалжууд мэдээлж байна. Косовогийн сонгуулийн төв хорооноос мэдээлж байгаагаар нийт саналын хуудасны 91%-ийг тоолж дууссаны дараах байдлаар Косовогийн ерөнхийлөгч Хашим Таачигийн ардчилсан нам болоод Косовогийн ирээдүйн төлөө хивслийн хүчин 34.5% саналаар тэргүүлж байна. Тэгвэл Косовогийн улс төрийн 2 дахь гол хүчин болох тусаар тогтнолын нам 26.6% саналаар удаалжээ. Түнчлэн сонгуулийн 3 дугаар байранд дундыг баримтлагч Сарнайн эвсэл 25.8% саналаар орж, Сербийн жагсаалт нам 5.5% саналтай араас нь жагсжээ. Косовогийн парламентын ээлжид бус сонгуульд иргэд сонгогчдын 41% нь оролцсон дүнтэй байна. Хятадын China Eastern Airlines агаарын тээврийн компани Австралийн Сидней хотын нисэх буудалд яаралтай болт хийжээ. Сиднейгээс Шанхайг зорин хөөрсөн Airbus 330 онгоцны хөдөлгүүрт гэмтэл гарч цоорсноос онгоц яаралтай эргэн газардсан байна. Онгоц нисэх буудлаас хөөрөө цаг болсны дараа нисгэгч нь Сидней нисэх буудалд холбогдож хөдөлгүүрт нь гэмтэл гарсан учраас эргэж газардах зөвшөөрөл хүссэн байна. Онгоцонд явсан зорчигчдын ярьснаар хөөрөө дудаагүй байдал онгоцны зүүн хөдөлгүүрт чанга дуурч улмаар бүхээгт угаар үнэртэж эхэлжээ. Сүүлд интернетэд онгоцны хөдөлгүүр цоорч том нүх үүссэн фото зургийг байрлуулсан байна. Онгоцны багийнхан хөдөлгүүрт гарсан гэмтлийг зөв тогтоож шуурхай арга хэмжээ авсны дүнд Сидней нисэх буудалд эргэн аюул осолгүй газарджээ. Америк нэгдсэн улсын тэргүүн хадагтай Мелания Трамп хүү Бероны хамтаар цагаан ордонд албан ёсоор нүү иржээ. Дональд болон Мелания нар 11 настай хүүгээ дагуулan Нью-Йоркоос Вашингтон хотно ерөнхийлөгчийн онгоцоор ирсэн байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөсөн даруйдаа цагаан ордонд суурьшсан ч Мелания хүүгийнхээ хичээл сургуулийг нь завсардуулахыг хүсээгүй учраас Нью-Йоркод үргэлжлүүлэн амьдарч байсан юм. Тэгвэл Трамп Мелания нарын хүү Бероны хичээл сургууль амарснаар Америк нэгдсэн улсын төрийн тэргүүний гэр бүл халуун ам бүлээрээ цагаан ордонд суурьших болсон байна. Берон Трамп өнгөрсөн хугацаанд Нью-Йорк хот дахь Трамп Тауэрт ээжийнхээ хамт амьдарч хичээл сургуульд үргэлжлүүлэн суралцаж байжээ. Тэгвэл тэргүй хадагтай Вашингтон руу цагаан ордонд амьдрахаар шилжсэн мэдээлэл Нью-Йоркийн иргэд таатай ханджээ. Учир нь ажил хэрэгч Нью-Йорк хотын Трамп Тауэр орчмын дүүргийг өндөржүүлсэн хамгаалтанд байлгаж байснаас тэр хавийн замын хөдөлгөөн саатаж төвжрэл үүсэж байсан юм. Эгийн тэнгисийн орчимд хүчтэй газар хөдлөлт олжээ. Газар хөдлөлт Эгийн тэнгис дэх Грекийн арлууд болоод Туркийн баруун эргийн нутгаар болсон байна. Землетрясение магнитудой 6,3 произошло в понедельник в Эгейском море между... Эгийн тэнгис 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт олжээ. Газар хөдлөлтийн голомт Туркийн Измир хотоос баруун хойд зүгт 80 км-ийн зайтай газарт, Грекийн Митилиний арлаас баруун өмнөд зүгт 30 км-ийн зайтай газрын 10 км-ийн гүнд байжээ. Гамшигт үзэгдлийн улмаас Грекийн Лесбос арлын цэцэргааны төв болох Митилиний хотод Орос улсны барилга байшин нурж сүйдэн нэг хүн амиа алдаж 10 хүн гэмтсэн байна. Түнчлэн авто замууд хаагдан түүжигджээ. Иран улсын гадаад хэргийн сайд Жавад Зариф Норвеги улсад ажлын ажиллал хийж байна. Айлчлалын үеэр тэрээр Катарын асуудлыг хөндлөө Тегеран Дохатай худалдааны харилцаагаа цаашид хадгалах хүсэлтэйг илэрхийлээд аливаа маргааныг дипломат аргаар буюу хэлэлцээрийн аргаар шийдвэрлэхийг уриалжээ. Иран улс Катар улстай албаны болон худалдааны хамтын ажиллагаагаа хадгалж дэмжлэг тусалцаа үзүүлнэ гэсэн байр суурийг ноён Зариф илэрхийллээ. Иран Норвегийн гадаад хэргийн сайд нарын хамтарсан уулзалтын дараа хийлгэсэн хэвлэлийн хурал дээр ноён Жавад Зариф
хөрш орнуудтайгаа Иран улс найрсаг харилцааг хадгалан хөгжүүлэхийг эрмэлздэг болохыг тэмдэглээд бүс нутагт үүссэн аливаа асуудлыг шийдвэрлэхэд Иран улсын оролцоо шаардлагатай бол бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдгийг амлалаа. Хоёр улсын гадаад хэргийн сайд нар уулзалтаараа Сирь, Ирак болон Персийн булан дахь улс төрийн нөхцөл байдлыг хүндэн хэлэлцжээ. About the need to have a united front against terrorism and extremism and not to create new tensions in our Токиогийн хөрөнгийн бирж энэ 7 хоногийн арилжаагаа уналтаар эхлүүллээ. Америкийн хөрөнгийн биржийн Nasdaq индексийн ханш суларсныг дагаад Японы хөрөнгийн биржийн арилжаа даваа гарагт уналт үзүүлсэн байна. Японы тэргүүлэх 225 компани хувьцааны хэлбэлзлийг харуулдаг Nikkei 225 индекс өчигдөр тэг 152%-аар буурчээ. Ингэснээр Nikkei 225 индекс 19,908.58 жуулсан бол нэгдүгээр секцэд бүртгэлтэй компаниудын хувьцааны хэлбэлзлийг харуулдаг Topix индекс тэг 101% буралт үзүүлж 1591.55 жуулсан байна. Хүнд машин механизмын салбарт захиалгын тоо буурсан болон Америкийн хөрөнгийн бирж дээр дэвшилтийн технологийн компаниудын хувьцааны хэлбэлзлийг харуулдаг Nasdaq индекс буурсан зэрэг нь Токиогийн хөрөнгийн биржийн арилжаанд ийхүү нөлөө үзүүлжээ. Америк нэгдсэн улсын холбооны нөөцийн сангийн хуралдааны өмнө валютын ханшийн хөдөлгөөнч мөн зарцаад байна. БРИКС-ийн чуулганаар Фужоугийн санаачилгааг баталлаа. Хятадын Фужоу хотод хүчирхэг эдийн засагтай 5 улсын улс төрийн намууд болон нийгмийн байгууллагуудын төлөөлөл чуулж санаачлаг гаргажээ. Даваа гарагт улсын чуулганы төгсгөлд талууд Фужоугийн санаачлага баталсан юм. Тус санаачилгад улс төрийн салбарт гишүүн орнууд хамтын ажиллагаагаа тэлж, хамтын ажиллагааны салбар чиглэлийг өргөжүүлэхээр тусгажээ. БРИКС-ийн бүлгийн гишүүн орнууд нь хүний нөөц болон соёлын нөөцөр баялаг, тиймээс хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, аюулгүй байдлыг хангах асуудлыг бэхжүүлж, улс орон тус бүр давуу талаа боловсронгуй болгох шаардлага байгааг ч тодтогчээ. БРИКС-ийн улс төрийн намууд болон олон нийтийн байгууллагын төлөөллийн 3 хоногийн чуулга уулзалтыг Хятадын коммунист намын төв хороо зохион байгуулжээ. Японы Саппоро хотод бүжгийн олон улсын наадам эхэлжээ. Энэ наадамд Японы төдийгүй гадны орноос ирсэн 28 мянга гаруй хүүхэд багчууд бүжгийн төрлөөр өрсөлдөж байна. Саппоро хот жийлбэр уламжлалт Ясакой Соран бүжгийн олон улсын наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн тэмцээнд өсвөр насны болон бага насны гэсэн ангилалд нийт 19 баг өрсөлдөж, өөрсдийн авьяас ур чадвар уран сэтгэмжээ уралдуулж байна. Тус наадмын нэгэн онцлог нь бүжгээ Японы үндэсний Соран хөгжимтэй хослуулах ёстой. Жилээс жилд энэ наадамд оролцох гадны бүжигчдийн тоо нэмэгдэж байгааг зохион байгуулагчид нь онцоллоо. Ираны Eastman Airlines агаарын тээврийн компани Америкийн Boeing компаниас 60 нисэх онгоц худалдан авахар гэрээ байгууллаа. Гэрээний дагуу Америкийн нисэх онгоц үйлдвэрлэгч Тигранд эхний ээлжийн онгоцыг 2022 онд буюу 5 жилийн дараа нийлүүлэх юм байна. Талууд холбогдох санамж бичгийг энэ оны 3 дугаар сард байгуулж эцсийн байдлаар гэрээг 2 хоногийн өмнө үзэглэлээ. Гэрээнд тусгаснаар Америкийн Boeing компани 60 онгоцыг 2 үе шаттайгаар тус бүр 30 онгоц нийлүүлэх юм байна. Гэрээний нийт өртөг 3 тэрбум $, Boeing компани иргэний болон цэргийн зориулалтаа агаарын тээврийн хэрэгсэл өгсрөн үйлдвэрлэдэг. Иранд Boeing 737 Max гэх шин загварын хүчтэй хөдөлгөөртэй онгоц нийлүүлэх юм байна. Excellency Dr. Adi Adi, Minister of Labor and Social Affairs, the Honorable Vice Minister. Камбож улс энэ сарын 14-ноос 15-ны өдрүүдэд олон улсын аялал жуулчлал өв соёлын асуудлаарх олон улсын чуулганы зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэ хүрээнд дотоодын 3 хотод дэлхийн өв соёлын жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлжээ.
Тодорхойлбол Крати, Батамбанг болон Кампот хотуудыг нэр дэвшүүлээд байгаа юм. Камбож улсын эдгээр 3 хот нь аялал жуулчлал өндөр хөгжсөн бүс нутаг юм. Камбож улсын аялал жуулчлалын салбар сүүлийн жилүүдэд хурдцтай хөгжиж байгаа. Энэ оны эхний 3 сарын байдлаар л гэхэд Камбож улс гадаад 1.5 сая жуулчин хүлээн авчээ. Энэ нь өмнөх жилийнхээс 12% өсөлт үзүүлсэн юм. 2020 онд гэхэд Камбож улс жилдээ 5.5-аас 7 сая гадны жуулчин хүлээн авахаар тооцоолж байна. Таиланд улсын аялал жуулчлалын салбар ч мөн хурдцтай хөгжиж байна. Он гарснаар эхний 5 сарын байдлаар Таиланд улс тус салбараас 1.80 баатын ашиг олжээ. Тодорхойлбол 6 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар Таиланд улс он гарсаар гадны 2.6 сая жуулчин хүлээн авчээ. Энэ нь өмнөх жилийнхээс 4.6%-аар өссөн үзүүлэлт юм. Зүүн Азийн орноос хамгийн олон буюу 1.2 сая жуулчин Таиландыг зорьсон байна. Мөн Европ, Өмнөд Ази, Америк, Номхон далайн орнууд, ойрхот орнууд Африк иргэдэж олноор зочилжээ. Харин аялал жуулчлалын салбараас олох ашиг орлого жилийн өмнөхтэй харьцуулахад 5% өсжээ. Арван 5 цагийн мэдээ танилцууллаа. Мэдээний төгсгөлд энэ өдөр түүхийн хуудаснаа болон хүлээн авна. Өнгөрсөн онд бүр эрхийн хугацаанд улс хурлсан Нэгдсэн улсны байгууллагын 8 дахь ерхий наримчгийн дарга Бан Ки Мун өнөөдөр 73 нас хүрч байна. Өмнөд Солонгосын дипломатч тэрээр 2004-өөс 2006 онуудад Бүгд найрамдах Солонгос улсын гадаад хэргийн сайдаар ажилласан. 2007-оос 2016 онуудад 2 бүр эрхийн хугацаа дараалан Нэгдсэн улсны байгууллагыг тэргүүлжээ. Британийн The Independent сонины үндэслэгчдийн нэг Английн сэтгүүлч хэвлэл нийтлэгч Андреа Уитхэм Смит 1937 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрээр 1986 онд хараат бус үндэсний өглөөний сонин болох The Independent-ийг санаачилсан байна. 2016 оны 3 дугаар сараас энэ сонин цаасан хувилбарыг халж зөвхөн онлайн хувилбараар уншигчдад хүрэх болжээ. 12 хоногт Норма Джейн Мортенсныг 1926 оны энэ өдөр төрсөн их кино монтажчин Gladys Pearl бусдад үрчлүүлжээ. Норман Джейн Мортенсн нь хожим нэр алдран дэлхийд дахинаа төгссөн Холливуудын нэртэй жүжигчин Мэрилин Монро юм. Америк нэгдсэн улсын 32 дахь ерөнхийлөгч Франклин Рузвельт 1942 оны 6 дугаар сарын 13-нд стратегийн удирдлагын алба байгуулах зарлиг буулгажээ. Хожим энэ байгууллага нэрээ өөрчилж Тагнуулын төв газар болсон байна. Японы үндэсний шишэ баг Италийн Милан багийн хагас хамгаалагч Кейсуке Хонда өнөөдөр 31 нас хүрч байна. Кейсуке Хонда нь Оросын ЦСКА багийн бүрэлдэхүүнд 2-5 Оросын цомын эзэн болжээ. Японы үндэсний шишэ багийн бүрэлдэхүүнд 2010 онд дэлхийн аврах шалруулах тэмцээнд оролцож байсан юм. Игчдүү Олснууд өнөөдөр 31 нас хүрч байна. Mary Kate Olsen болон Ashley Olsen нар анх 2 настайдаа гэр бүл кинонд тоглож жүжигчний гараагаа эхлүүлжээ. Оросын домогт хоккейчин Павл Бурьегийн баг дүү нэртэй хоккейчин Валерий Владимирович Бурье 1974 оны энэ өдөр мэндэлжээ. Америкийн нэртэй жүжигчин Тим Аллен өнөөдөр 64 нас хүрч байна. Аллен 1995 онд Алтан бөмбөрцөг наадмаас шилдэг эрэгтэй энэтмэн киноны жүжигчний шагнал хүртжээ. Мөн хүүхэлдэйн кинонд чадварлаг дуу оруулсныг нь өндрөөр үнэлж 1999 онд Диснейн домог гэж өргөмжилсөн байна. Мөн телевизийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Холливуудын алдрын гудамжинд нэрийн одтой болжээ. Якутад алмаз эрдэнийн хамгийн том анхны орд газар олж илрүүлснийг 1955 онд анх олонд зарлажээ. Хожим энэ орд газрыг Мир буюу Инх тайван гэж нэрлэсэн юм. Энэ орд газар нь 68 сая тонн алмаз эрдэнийн нөөцтэй. Жилдээ 1.5 сая тонн хүдэр олборлдог байна. Дэлхийн хамгийн анхны сансар судлалын музей хойд хөршийн Калуга хотноо байрладаг. Музейн шав тавих ёслол 1961 оны энэ өдөр болсон байна. Музейн шав тавих ёслолд хүндрэлтний анхны сансрын нисгэгч Юрий Гагарин оролцжээ. Английн физикч гэрлийн долгионы онолыг санаачлагч Томас Юнг 1973 оны энэ өдөр мэндэлжээ. Саудын Арабын хаан Халид 1982 оны энэ өдөр хороогийн мөхцийг үзүүлжээ. Хаан ширээг түүний хүү Фахад залгамжилсан байна.
Америк нэгдсэн кино жүжигчин Крис Эванс өнөөдөр 35 нас хүрч байна. Крис Эванс гайхалтай дөрөв, өшөө авагч зэрэг олон кинонд дүр бүтээжээ.